Цэнийг дуусгах чинь тийм. Окей. Окей. Сайн уу? Ану байна. Бүгд нь шинэ оны мэнд хүргэе. Оны хамгийн эхний видеогоор би магадгүй өнгөрсөн жилээ дүгнээд эх оныг ямар байна гэж төсөөлж байгаа нэгтгэн хуваалцаж магадгүй гэж нэлээд өмнө бодож исэн байхгүй юу. Гэхдээ сүүлийн хагас сарын турш ханаад хүрээд хоолоо өвдөө заримд ч одоо ч миний хоолоо ингээд муу агаан сонсогдож магадгүй. Тэгээд гэртээ бас ингээд халуурч малуураад ингээд байнгут ямар ч тийм бүтээлчм хийх юм он жилээ төлөвлөх дүгнэгч боломж огт гарсангүй. Бүр өнгөрсөн 7 хоногийн видеогоор буюу 2022 оны хамгийн сүүлийн видеогоор би бас Beauty Secrets-тэй хамтран гаргасан шинэ жилийн бэлгийн багцаа танилцуулна гэж бодож байгаа хүртэл тэр видеогоо хийж чадаагүй. Архиваас видео бол тавьсан. Магадгүй хэрвээ тэр багц байсан хэвээр байх юм бол би эх 7 хоног та нарт тэрийг танилцуулъя. Хэрэг эсвэл тэгээд оны эхэнд бас магадгүй төлөвлөсөн бас видео хий. Нэг үдлийн бас нэг амьдралынхаа нэг юм замналыг бас сурсан. Нэг талаасаа ер нь юу болоод байна гэсэн юм дүнсэн тиймэрхүү сэтаун видео хийдаа гэж бодонгууд бас арай бас яг тарих маань яг тэрийг дүгнэх, тэрийг төлөвлөх юм газар бас арай очоогүй байна. Ингээ өвдсөн байсан болоод тэр ингээ хамгийн юм ингээ процесслох чадвар ингээ багассан. Зүгээр ингээ нэг сүүлийн хагас сар болгон ингээ жоохон юм урсгалаараа байдалтай байлаа л да. Тэгэхээр яг тиймэрхүү яг хангалттай юм бодол, хангалттай юм төвлөрөл, тийм фокус ороогүй байхад нь тэр сэдвээр бас видео хийж чадна гэж би бодохгүй байна. Тэгэхээр магадгүй 2023 онд төлөвлөжсэнээс арай өөр дэвтэр ашиглаад эхэлсэн. Тэгэхээр магадгүй энэ дэвтрээр танилцуулахдаа ч юм уу амьдралын апдейт, лайв апдейт өнгөрсөн он болон эх жил гих мэдчлэн зүйлсүүдийг бол багтаас нэг тийм сэтаун видео тэгж яагаад хийя гэж бодлоо. Тэгэхээр оны за ямар урт интро байна уу. Тэгэхээр оны эхнийхээ видеогоор ядаж магадгүй нэг зүйлийг цуплахгүй арай юм доктортой байх гэдэг яг амьдралыг юу ч яг ийм хэвийн биш болцсон байгаа энэ үед ядаж нэг юмыг доктортой байлгахыг гэж бодоод оныхоо хамгийн эхний видеог зүгээр л хамгийн шинэ сарын хамгийн эхний видео гэж бодож дүгнээд сар болгон хийдэг мөнгө өдөртийн видео болгоод тэр чигээр нь бол хийчээ гэж бодоод энийг хийгээ сууж байгаа юм шүү. Тэгэхээр миний өөрийн хувийн санхүүгийн хувьд өнгөрсөн 12 дугаар сар болон за ер нь 2022 он ямар байсан бэ? Тэгэд эх сар буюу 1-р сар магадгүй 2022 он бас 23 он ямар он болно гэж төсөөлж байгаа вэ гэдгийг магадгүй сууж байгаа тайлт бас энэ удаагийн видеогоор хуваалцъя гэж бодсон юм. Тэгэхээр амар урт интроны турш хамт байсан баярлалаа. Тэгэхээр өнгөрсөн сарынхаа гүйцэтгэл рүү орцгоё. Би яг дэвтэр дээр бас бичээ суудсан. Яг энэ төрлийн видеоны яг хамгийн сүүлийн видеон дээр яг энэ өнгөрсөн сарынхаа тооцооллыг хийдэг те ийм пай чартаа зурдаг арга барилаа жоохон өөрчилж үзье гэж ярьж исэн. Зарим ч гэсэндээ комментээр нэлээд их дэмжсэн байсан л да арай өөр өөрийг хараад үзье гэд тэгжсэн болохоор өнгөрсөн 2022 оны 12 дугаар сарын мөнгөн урсгалын одоо тооцоолол байдлаар ингэж хийлээ. Өмнө нь 3 янзын одоо 3 pie chart харуулдаг байсан бол энэ удаад нэгтгэхэд зөвхөн 12 дугаар сар гэсэн нэг л чарттай бол байж үзье гэж бодож байна. 12 дугаар сарын маань нийт мөнгө урсгалын 88.39% хөрөнгө оруулалт, 769% хуримтлал, 168% татвар шимтгэл, 139% гадуур хооллох зардал, 1.3% тээвэр шууд харилцаа холбоо, 129% бэлэг, 125% цахилгаан хэрэгсэл, мөн 125% хүнс, 1.2% гэр ах уй, 118% өөрийн хайрлын ангиллын зардлууд, 113% бичих хэрэг, 113% төлбөртэй үйлчлэгээ, мөн 112% чөлөөт цаг гэсэн ангиллын зардлууд бол бүрдүүлж өсөө үзүүлэлттэй ээжээ. Өнгөрсөн сарын энэ үзүүлэлтийг ийм амар скьюд гарахад мэдээж хэрэг хөрөнгө оруулалтын хэмжээ бол нэлээд нөлөөсөн. Нийт мөнгө урсгалын маань ингээ бараг 9.8-ыг нь бол хөрөнгө оруулалтын урсгал бол бүрдүүлсэн байгаа. Яалтчгүй яг нэлээд бонд ч юм уу илүү арай тийм тогтвортой хөрөнгө оруулалт руу ордог байсан бол өнгөрсөн сараас би яг хувьцааны зах зээл рүүлүүтэй шууд явж орсон. Өөрөө IPO болоод нэмэлт 2 дахь цахаас бол хувьцаа худалдан авах зэрэгээр бол хөрөнгө оруулалт руу нэлээд идэвхтэй бол орсон учраас иймэрхүү хэмжээ бол нэлээд өндөр байсан байгаа. Нэг ялангуяа хуримтлал болгооч хадгалдаг байсан мөнгийг шууд тэндээс нь би хөрөнгө оруулалт руу бол хийцэн учраас бас нэг дор хэмжээний одоо эргэлдүүлэх боломж бол энэ дээр бол гарч ирсэн. Гэтэ тэгээ бодоод үзснээр хөрөнгө оруулалт хуримтлал хоёрыг аль алины энэ багтаагаад үзэхээр аль хэдийн
ингээ гарцсан байсан учраас магадгүй хөрөнгө оруулалт гэж энийг өөрчлөх нь зохимжгүй байсан байж магадгүй юм. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ? Ямар ч тач иймэрхүү хэмжээний урсгалыг бас хөрөнгө оруулалт руу хийх гэж өнгөрсөн сард бол зорьсноор нэг иймэрхүү үр дүн гал гарч ирлээ. Бусдаар аваад үзэх юм бол бас яалтчгүй хуримтлалын хувь хэмжээг нь аваад үзвэл бусад гаргасан зардлаасаа бол илүү хэмжээний хуримтлалыг бол хийж чадсан байна. Which is good. Угсаа яг орлогоосоо хуримтлал руу төвлөрүүлсэн бол хөрөнгө оруулалт бол байсан мөнгнөөс бол хөрөнгө оруулалт руу бол шидэж өгсөн байгаа юм. За тэгээд зардал талдаа аваад үзэхээр хамгийн өндөр зардал нь татвар шимтгэл бол байсан нь шууд хөрөнгө оруулалтын зардал одоо хөрөнгө оруулалтын урсгалтай маань бол холбоотой. Хөрөнгө оруулалт хийгээд ирэнгүүт яачгүй нөгөө гүйлгээний шимтгэл, арилжааны шимтгэл гэх мэтчлэн юм татвар шимтгэлийн зардлууд бол огцон өсдөг гарч ирдэг учраас эннээсээ болоод бол татвар шимтгэл нэлээд өндөр бол өнгөрсөн сард гарч ирсэн үзүүлэлттэй байна. Бусад дүнгийн аваад үзвэл бэлэг бас нэлээд өндөр байсан. Яг энэ дээр харагдж байгаа хувь хэмжээгээр ердөөтийг 1.3% мөнгө урсгалын дүнд нь бүрдүүлж байгаа юм шиг харагдах боловч хөрөнгө оруулалт хуримтлалыг нь бас ингээ хасаад үзэх юм бол нэлээд том хувийг бол бэлгэнд бол зарцуулсан байгаа юм. Энэ бол 12 дугаар сарын шинжилтэй бол шууд холбоотой. Цаашдаа зөвхөн одоо хувьцаа гэлтэхгүй. За яг би бондод угаасаа хөрөнгө оруулдаг байсан. Бонд, хувьцаа нэмээд бас бусад өөр альтернатив асsetууд руу бол хөрөнгө оруулах тийм сонирхол бол байгаа учраас мөнгө өдөртний цувралын би дараагийн видеон дээрсэн үүнтэй холбогдлолтой сэдвүүд нэлээд хөндөгдөж магадгүй гэж бол бодож байна. Тэгээ 2022 оны нийт жидлэр нь дүгнээд аваад үзэх юм бол өнгөрсөн онд бол би хизээч урд өмнө төлж байгаагүй гэхээр татвар шимтгэлд бол мөнгө төлсөн байлээ. Үчис амир сайд нэг талаасаа. Гэхдээ нөгөө талаасаа бас энэ бас орлого бас харьцангуй өмнөх жилүүдэд харьцуулахад сайн байсан гэдгийг бол илэрхийлэх бах гэж бодож байна. Гэхдээ яг 23 оноос эхлээд бол миний хувийн санхуд нэлээд их өөр өөрчлөлтүүд бас гарна. Би нэг тийм сайн өөрчлөлт гэж бол бодохгүй. Гэхдээ муу бол биш, зүгээр л өөрчлөгдөж байгаа өөрчлөлт бол байх байхаа гэж бодож байна. Нэгдүгээр сараас эхлээд яг он гарчихсан учраас уг нь бол хувь хүний орлогын албан татврынхаа тайланг 2022 оныхоо буюу өнгөрсөн жилийнхаа тайланг 1-р сард өгөөд тэгээд юунда татвараа бол төлж болдог. Гэхдээ хугацаа нь бол 2 сарын 14-өөс өмнө байдаг учраас дахиад бол сар хагас, бараг сар хагас. Нэг 6-7 хоног орчмын бол хугацаа бол байна гэсэн үг. Тэгэхээр би нөгөө яг иймэрхүү хувь хүний орлогын албан татвартаа зориулаад жилийн турш нөгөө нэг орлого орж ирэх болгонд 10% хадгалаад байдаг байхгүй юу? Тэр хадгалж байгаа мөнгө нь угаасаа л би зарцуулах учраас яг миний мөнгө биш. Гэхдээ хизээ зарцуулахаа мэдж байгаа учраас хугацаатай хадгаламж болгоцсон. Гэтэл хугацаа маань болохоор 2 сард бол дуусах юм билээ тэр хадгаламжийг. 2 сарын эхний 7 хоногт байсан. Тэгэхээр тэр хугацаа дуусчиж би татраа төлөх боломжтой болох учраас 1-р сард бол тиймэрхүү татрын зардал бол гарахгүй юм байна лээ. Уг нь бол би гарах байх гэж төлөвлөсөн байсан чинь. Тэгэхээр 2023 оны 2-р сарын зардлыг би яагаад 1-р сарын зардалд яриад байгаа юм бэ ханаа. Тэгэхээр 23 оны хувьд бол тийм байна. 2020 татрын хувьд бол тийм байна. Гэхдээ буцаад үтгэр орлогын хувьд бол орлогын урсгал дээр маань бол 2023 онд айгүй өөрчлөлт бол гарч ирнэ. Ялангуяа бүрдүүлэх хэсгүүд нь бол өөрчлөгдөн. Өөр төрлийн орлого, зөвхөн ажиллагааны орлого гэлтгүй магадгүй цалин хөөс түнтэй адилдах одоо орлогын хувь хэмжээ бас арай өсөж явах байх гэж бодож байна. Биелэл дэлгэрэнгүй дараагийн өөр лайв апдейт дээр илүү талаар ярих. Тэгээд өөр нэмээд бас өөрийнхөө нөгөө өнгөрсөн жил 2022 онд хийнэ гэсэн зорилгоудын маныг бол номоо дуусгах байсан. Номоо гэхдээ харамслан дуусгаж чадаагүй. Гэхдээ 2023 онд дуусгачих واخа. Тэгэхээр тэрнтэй холбогдлолтой зардлууд тэрнтэй холбогдлолтой ашиг магадгүй орлого арай орж ирэх байлгүй тэрний орлогууд гээд 2023 онд бас шинэ төрлийн тиймэрхүү орлого бас нэмэгдэх байхаа гэж найдаж байна. Тэгээ яг олон өөр юм бас яри тгий одоо тэгнэ гэл ингээл юм ярих гэхээр яг үүндээ би олигтой яг ярьж чадахгүй байна л да хоолой. Тэгэхээр хальт богинохон дүгнээд нь хэлэхэд ийм байна. Апдейтний хувьд бол ийм байна. Би дараа нэг суужаад арай хоолойгоо өвтэйхэн болохоор бүрийн хэмжээний лайв апдейт бас өгнө. Нэмээд магадгүй хэдийгээр одоо баг оройн хэдэн цагч болоод байгаа гэсэн мөртлөөс амар гэрэл сайтай байгаа маань бас шинэ гэрэлтэй холбоотой. Хэрэг намайг Instagram дээр дагадаг бол story-наас маань энэ гэрлийг бол харсан байж магадгүй. Тэгэхээр иймэрхүү видеонд хийх хөрөнгө оруулалтаа ч гэсэндээ нэлээд нэмээд байгаа. Нэмээд бас өөр микрофон, гэрэл магадгүй за камерч гэж арай бодохгүй байна. Гэхдээ тиймэрхүү өөр шинжилэлүүдийг бас хийгээд яваад байх учраас
YouTube-ийг шууд орхиж ийн гэж бас битгий бодоорой. Магадгүй арай болоогүй байхаа. Тэгтээ яг байнга бас биш байж магадгүй юм. Би яг юу яриад байгаа сайн төгөлчлөө. Тэгэхээр та нарын хувьд 2022 он ямар он байсан бэ? Хувийн санхүүгийн хувьд нэг ялангуяа ямар он байсан бэ? Үсэх юм бол боломжтой бол комментор бидэнтэй хуваалцаач. 2023 оны мөн ямар он болоосоо гэж хүсэж байна. Тэгрийгээ ч гэсэндээ комментор бол хуваалцаач гэж хүсье. Үргэлжлээд бах юм ярмаар байвч яг үүндээ хоолой маань ороогоод яг дэлгэрэнгүй илүү ярьж чадахгүй байна. Тэгэхээр энд хүргээд видеого хаачи. Миний цэнэгч бас дуусгаад байна. Тэгэхээр бүгдд нь 2023 онд нь эрүүл энх аз жаргалыг хүсье. Хамт байна гэж найдаа. Тэгэхээр 52-7 хоног бол үргэлжлэнэ. Тэгээд согтмаа subscribe дараагүй байгаа. Линк дээр байгаа subscribe гэсэн тавчи дараад хажууд хонхыг дарчих юм бол намайг шинээр видео оруулах болгоод notification очих болно шүү. Хамт байсан баярлалаа. Дараагийн видеогоор тонготох үргээд уулзъя. Баяр та.